Сайн уу хүмүүсээ, сайн уу найзуудаа. Өнөөдөр би амиа орлуулалт, муу зуршил болон донтолтуудын талаар ярина. Гэж жоохон advice өгөх маягтай гэх юм уу? Би нэг тийм амар туршлагатай хүмүүс биш, гэхдээ энэ бүхэн надад ингээд тохиолж исэн, намайг сэтгцийн өвчтэй гэж шийдэхэд удаа би сэтгцийн өвчтэй гэж ингээд онцлогдож исэн. Гэтэ одоо би зүгээр байгаа. Тийм би муу зуршлуудаасаа гарах гэж ингээд хичээж байгаа. Би донтолтуудтайгаа ингээд тэмцэж байгаа. Би айгүй ингээд гэж яриа шүү. Тиймээс сонсомоор байвал өөр бичлэг үдэж болно. Тийм ээ. Тэгвэл зүгээр уураа гаргаад хейтэлмээр байвал хейтэлж болно. Уураа гаргаж болно. Тийм би одоо бол тоохоо болсон. Тийм. Одоо амиа орлолтын талаар ярил л да. Жил болгон хүмүүс, хүүхдүүд бүгдээрээ маш олон хүмүүс, хүүхдүүд өсвөр насныхан амиа хорлдог. Зөндөө олон шалтгаан байгаа ард нь сэтгэл готрол, гэр бүлийн асуудал, хайртай хүнээ алдсан, эсвэл бүр амар шантарсан, ядарсан, амьдралаасаа уйдсан, эсвэл бас өөр тэнэг шалтгаанууд ч байгаа. Гэхдээ шалтгаан л бол шалтгаан. Тэр хүнийг амиа хорлолт нь, тэр хүнийг өөрийгөө үзэн ядтал нь, тэр хүнийг амьдралыг үзэн ядтал нь тэгж амар яаж байгаа бол шалтгаан штэ. Шалтгаан бол шалтгаан. Өөр юу ч байхгүй. Яг хоо одоо үеийн ихэнх хүмүүс амиа хорлолт, сэтгцийн өвчин, депрешн энтриг амар романтайз хийдэг болцсон өстой худлагаасаа ингээл онлайн дээр харсан юм харчаад өө би депрешнтэй, өө би OCD-тэй, өө би ийм юмтай, тийм юмтай гэдэг болцсон. Эн чин муухай, эн чин тэнэг. Та нар жинхэнэ OCD-тэй, та нар жинхэнэ депрешнтэй, та нар жинхэнэ hypersexuality-тэй хүмүүсийг ямар үдгийг мэдэхгүй штэ. Би депрешнтэй байсан. Би одоо хүртэл би үе сэтгэл гутралд ингээ ордог. Би тэгээд hypersexuality-тэй. Би hypersexual. Тэгээд сэтгэл гутралтай байх гоё бишээ. Яг үеийн сэтгэл готролтой депрешнтэй байх. Чи ингээл хичнээн найзуудтайгаа амар гоё ягаал хичнээн ингээ гэр бүлтэйгээ гоё харьцаатай байхгүй ч үзэл хичнээн их мөнгө төгрөг үрлээчсэн чиний сэтгэл санаа докторгүй байдаг. Юм л бол уйлчих гал, юм л бол ууралчих гал тэгэл орноосоо босож чаддаггүй. Би ингээд юм мэддэггүй байсан бохгүй юу? Би өмнө нь энэ жоохон гэр бүлийн асуудалтай холбоотой гэх юм уу, жоохон байхад ингээд намайг амар туранхай яс өстө нэрэ чи юм мэддэм үү, чи өстө хугарч унлаастай, чи өстө ингээд ийм өстө нэрэ хөх бүксгүй ийм байх юм бол чи өстө нэрэ чамайг хинч тоохгүй, чи ингээд үрд ганцаараа үрд хүүхэдгүй, үрд ингээд чамайг хинч хүсэхгүй, чи ингээд стандартад нийцэхгүй байна гэдэг үгээс аахгүй юу? Жоохон байхад би бүдүүн хүмүүс дургүй байсан. Яагаад гэвэл амар цаваа харагддаг байсан. Тэгээд би бүдүүн хүмүүс тэгж гоочлуулаад би идэж эхэлсэн. Би маш ихээр идэж эхэлсэн. Тэгээ би айгүй их чинь нэмсэн. Би илүүдэлжинтэй байсан. Тэгээд дараа нь би хүмүүсээр доромжлуулж эхэлсэн. Илүүдэлжинтэй болцоход чи ямар тархан юм бэ? Чи наг үзээгээ хардаа, чи наг гар хөлөө хардаа, чи ийм юм байж аач хүн чамайг тоох хувьд чи ямар хүмүүстэй найзалдیں۔ Чамайг стан нэрэ найзууд чинь чамаас ичдэг байхдаа, ээж чинь гэр бүлийнхэн чинь чамаас ичдэг байхдаа би тэгээд турсан. Тэ би нэг үгүнтэй учирсан. Тэр хүн миний амьдралтаа учирч исэн хамгийн сайн хүн байсан. Гэхдээ хүнийг гаднаас нь хараад үнэлж болдгүй юм билээ. Яг би ч гэсэн муухай юм тэр хүнд хийсэн л дээ. Гэхдээ сүүлдэн тэр хүн намайг араар тавиад дууссан. Би тэгээд амар их гунилсан. Би тэр хүнтэй үерхэж явахдаа бас амар болж исэн аахгүй юу? Шүн мөн амар яриад ингэж тэгэл анх удаа ингээл ээжтэйгээ амар хэрэлдээ тэр хүнээс олоод тэгэл амар болоод тэгэл болоод гой байхтаа гэж ботсон токсик муухай харилцаанаасаа гарчихсан юм чинь. Гэхдээ би гой болоогүй. Би илүү их батгатай болсон. Би дахиад жин нэмж эхэлсэн. Тэгээ би бүр депрешнтэй болоод би өөрийгөө ингээд зүсэж, өөрийгөө ингээд асуудал юм байна. Би ёстой ингээд өөрийгөө үзэн ядчихин. Миний царай ямар заваа юм бэ? Би яагаад илүүдэлжинтэй байгаа юм бэ? Яа ёстой би үхмээр байна. Би амиа орломоор байна гэдэг болчихсон. Би одоо ингэж
өөрийнхөө хийсэн үйлдэл өөрийнхөө ингээ боддог байсан бодлуудыг ингээд санаад би өөртөө гутарсан. Би өөрөө ямар тэнэг байсан бэ гэж бодсон. Гэхдээ би хүүхдэрээ байсан. Надад ямар ч зөвлөгөө өгөх хүн байгаагүй. Гэхдээ надаа бас буруу байсан. Би тийм жижигхэн юмыг давж туулж гарч чадаагүй. Надаа унтах тайван гэр орон, надаа эдий гэвэл ингээд хоол байсан. Надад ингээд үрий гэвэл мөнгө байсан. Начс одоо ч гэсэн байгаа л та. Гэхдээ байсан. Тэгтэл би ингээ амар тэнэг ганц эр хүний төлөө, ганц тэнэг охтуудын төлөө өөрийнхөө сэтгэл зүгч ингээ айтайхан аваад гарч чадаагүй. Би амар болсон. Тэгээ би дахиж өөр хүнтэй танилцсан. Тэр хүн маань намайг орхиж аваад тэгээ би амар болсон. Миний сэтгэл зүй асуудал миний гэр бүлд ч гэсэн айгүй нөлөөлсөн. Би өөрийнхөө ээжтэй айгүй муухай харилцаатай болсон. Би бас дүүдээ уураа гаргадаг болсон. Тэгээд би зөндөө олон удаа амиа орлох гэж үзсэн. Би болох бүх аргыг нь үзсэн. Би дээврээс үсрэх гэж үзсэн. Би үсэрч чадаагүй. Би давстаа ус ууж эхэлсэн. Миний бие л улам их өвдсөн. Би өөрийнхөө цусыг ингээд судсыг ханж эхэлсэн болоогүй. Миний бие намайг өөхөх болоогүй гэж хэлээд исэн. Тэгээд би ингээд залхаад ямар утгагүй юм бэ? Ямар ч утгагүй юм байна. Амиа хорлож би яг яах юм бэ? Намайг үхсний дараа миний ээж л зовно. Өөр хинч зовхгүй. Хинч надад миний төлөө уйлсан ч гэсэн хинч надад миний төлөө зовхгүй гэдгийг би ойлгосон байхгүй юу? Би ухаан сууж эхэлсэн гэх юм уу? Би одоо хүртэл хүүхдэрээ байгаа. Би утгагүй том хүн болно л тоо. Гэхдээ би утгагүй. Би гэхдээ л хүүхдэрээ байгаа. Ядчил би ингээд ойлгосон байхгүй юу? Би үхлээж хинч тоохгүй. Миний ээж л зовж үлдэнэ. Тиймээс би миний төлөө ингээд хичээж байгаа, зүтгэж байгаа, намайг асарж байгаа, халамжилж байгаа хүнийхээ төлөө амьдрах хэрэгтэй. Надаа яг үнийг хэлэхэд ямар ч амьдралын тийм зориг байхгүй. Одоо сургуулаа төгсөөл тэгэл их сургуульд чадвал ороод чадахгүй бол тэгэл мөрөөх өгөөл ажил хийгээл явна. Гэтэ би их сургуульд орохыг хүсэж байгаа. Ягаад гэвэл би өөрийн гэсэн мэрэгжилтэй, байр савтай, машинтай, карьертэй, мөнгөтэй болцоход би намайг өсгсөн хүнийг жаргамаар байгаа аахгүй юу? Тиймээс би одоо амьдарч байгаа. Би амиа орлохоо бэлсэн. Гэтэ хаяа да. Амиа хорлмоор санагдана, хэцүү санагдана, зовлон юм шиг санагдана. Гэтэ эн чинь зовлон биш. Зовлон бол ерөөсөө биш. Зовлон гэдэг чинь шал өөр юм байдیں۔ Би хэцүү амьдралыг туулж үсээгүй. Би нэг ч удаа хоолоор дутаж, юмар дутаж үзээгүй. Тиймээс би хэцүү амьдралыг туулж үзээгүй гэсэн үг. Яг хөө миний сэтгэл зүй амар байсан. Өөр хүмүүст би зодуулсан. Өстө нэрээ намайг байж болох хамаг л муухай үгээр хараасан. Гэхдээ би зовлон гэдгийг мэдэхгүй байхгүй юу? Би өөрийгөө өлсгөж үзсэн болохоос би яг хүсээгүй байхдаа өсөж үзээгүй. Яг хэцүү цагуудад хоолоогоор хоол давдгүй л ахгүй юу? Яаж ч хичээсээ хоолоогоор хоол давдгүй юм. Тиймээс нэг жижигхэн асуудал гарч ирэхэд тэрийг нь зовлон гэж битгий хүлээж аваарай. Хэцүү байгаа би мэдж байгаа. Гэтэ зовлон гэж битгий хүлээж аваарай. Зовлон гэдэг чинь шал өөр юм байдгийг. Тэгээд бүр ингээд амиа хорлмоор хэцүү санагдаад өөрийгөө үзэн ядаад царайгаа ингээ харахаар өөрийнхөө биеийг харахаар гутаад байвал битгий хар, битгий толинд хар, битгий сошиал гүйлгээд өөрөөсөө өөр охтуудыг хараад битгий гутар. Наач хинд ч хэрэггүй. Зүгээр гой байх гэж чээ. Энэ ямар ч утгагүй сонсогдож байгаа л да. Гэтэ гой байх гэж чээ. Хүрээллээ хар. Хүрээлэл бас амар чухал гэдэг байхгүй юу? Сэтгэл зүйтэй чинь. Тэгээд гэр бүлийн асуудалтай байвал тэр хүмүүсийг тоохоо болох хэрэгтэй. Тэр хүмүүсээс
юм хүсгээ болох хэрэгтэй. Чамд ингээ ямар нэг зүйл өгч чадахгүй чамайг ингээд дорд үздэг хүмүүсийг тоохоо болоо тэр хүмүүсээс бүр ингээ ирэхгүй зүйлийг хүсгээ болох хэрэгтэй. Тийм. Би айгу хатуу хэлж байгаа мэдэн гэтээ үнэн үг хатуу байдгийг. Тийм ээ. Одоо ингээд жингийн асуудал, октоодын хувьд жингийн асуудал батга нүүр ус бол амар штэ. Амар хүн дээр тусна. Надад ч гэсэн одоо хүртэл хүн дээр тусдаг. Гэтэ чиний бие мах бодтой чинь амар холбоотой бие юм энтергээд. Тэгээ жингийн хувьд ивэл өөрийгөө бити хүчээр өлсөг. Бүр хүсгүй байвал бити хүчээр өлсөг. Яг хоолоогоор чи хоол давахгүй үед байдаг штэ. Тэр үед л юу юм гэхээс. Тэгээд батга бити онлайнаас харсан рандом юм аав. Бити рандом тийм do it yourself hack хий. Бүр болохгүй байвал эмчтэй уулзаад тэгээд яг өөртөө болох юмнуудаа судалж ашиглах хэрэгтэй. Тэр viral болоод байгаа team influencer-ийн ашигладаг, team гоё охины ашигладаг юмнууд чам дээр таарахгүй байж болно. Тэгээ бити бууж үг. Хизээ нэг өдөр батгах чинь байхгүй болно. Энэ үрдийн юм биш. Үрдийн юм байсан ч гэсэн угаасаа асуудалд solution байгаа. Шийдвэр байгаа. Тиймээс бити бууж үг. Тийм. Хэрвээ амар хүнд хүчингүү бол бити өхий гэж бод. Амар шантрахыг би мэднэ. Чамд ямар ч бүр амьдралын зориг байхгүй чиний хажууд байгаа хүмүүс чи амар чамайг болоход байвал тэр хүмүүсийг бити тоо. Зоригтой байх гэж хичээ гэх юм уу? Амьдрал юм чи хичээ штэ жаргал зовлон гэж явдаг угаасаа бүх юм чин гоё байхгүй төгс төвлөр байхгүй. Тиймээс хичээх хэрэгтэй. Өөрийгөө гоё байлгах гэж хичээ. Чи хичнээн гоё бай гэсэн чи муухай юм бодоол тэр муу хүмүүсийг хэлж байгаа муухай юмыг өөртөө шигдээгээд халдварлуулад байх юм бол гоё байж угаасаа чадахгүй. Тийм. Тэгээ мөнгөний асуудал гэж бас гарч ирнэ шүү дээ. Мөнгөний асуудал бол маш том асуудал. Ажил хий гэлээ ажил олдохгүй, хүмүүсээс мөнгө гуй гэлээ мөнгө олдохгүй, эцэг чинь чам мөнгө өгөхгүй. Тэрэнд энэ бол маш готрох асуудал яг үнийг хэлэхэд надаа айгүйх мөнгөний асуудал гарч ирдэг байхгүй юу? Яг би хүссэн мөнгөө бас үрдэг. Ээж надаа мөнгө өгдөг, би бас ажил хийдэг. Тиймээс би хүссэн мөнгөө үрдэг. Жохон байхад би хүссэн юм авдаг, хүссэн бүх юм авдаг хүүхдээс ахгүй. Тэгээд мөнгөний асуудалтай болж эхэлсэн би. Би буруу мөнгө үрсэн, би буруу юмнууд авсан. Гэхдээ би одоо тэрийгэ болж байгаа. Тийм. За одоо буруу юу лээ? Зуршлууд ярил л да. Зөндөө буруу зуршил байгаа. Жишээ нь би уурлахаараа, уйлахаараа өөрийгөө амар майждаг байсан. Сорвууд нь одоо хүртэл байгаа. 2 жил болцоод байхад арилаагүй. Одоо хүртэл байгаа. Би өөрийгөө амар зүсдэг байсан сорвууд нь одоо хүртэл арилаагүй. Бүр амар том толб болоод, муухай толб болоод үлдсэн цагаан цамцан дээрх муухай хард толб. Гэхдээ чи муу зуршлаа болж чадсан бол би чамаар бахархаж гин. Чи зөв муу зуршлаа болж чадсан бол ёстой зөв би чамаар бахархаж гин. Чи бас өөрөөсөө бахархах хэрэгтэй. Муу зуршлаа болж чадсан бол өөрөөрөө бахархах хэрэгтэй. Тэгээд хумсаа мэрэлт тийм ээ. Би багасаа хумсаа мэрдэг байсан. Одоо болж байгаа. Яг гэвэл нэгдүгээр миний эрүүл мэнд муу, хоёрдугаар зүгэл болох хэрэгтэй. Би бүр амар сандрахаараа хумсаа мэрэл. Би тэгээд тэрэндээ амар гоочлуулдаг байсан. Би тэгээд болсон. Тэгээд би амар хөлөө чичигдэг байсан хгүй миний хөл амар чичигдэг. Одоо болсон. Зүгээр л би тайван байх гэж хичээдэг болсон. Би сэтгэл санаагаа муухай зүйлсээр байлгахыг хүсгэ болсон. Зүгээр нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гарга гэдэг үгийг би баг хэрэгжүүлж байгаа. Тийм. Тэгээд
би ингээд үсээ зулгаадаг байсан бохгүй юу? Амар миний ингээд толгойн орой одоо хүртэл ингээд жоохон халзан. Гэтэ нэг анзаарагдгүй л дээ бүр амар ойртож харагдтыг ингээд амар зулгаагаал ингээд бүр ингээд амар ингээд байдаг байсан. Тэгээд би өөрийгөө өвтгөж байгаагаа мэдээд өвтгөж байгаа ойлгоод би өөрийгөө өвтгөж байгаа нь хиндэж нэмэргүй хиндэж хамаагүй. Тэгээд манай ээж чи бас амар ингээд түгшээдэг байсан байхгүй миний амар өөрийгөө өвтгөж байгаа амар ингэж байгаа тэгж байгаа зүйлс нь. Тэгээд би ер нь ээжийнхээ төлөө муу мухай юмнасаа гарсан. Миний ээж бол миний хамгийн том баатар, хамгийн том зүгээр л би ээжтэй хайртай. За тэгээд одоо addiction донтолтын тухай ярив. Зөндөө олон төрлийн донтолт байна. Хар тамхи, бэлий харилцаа, тамхи, vape, электрон тамхи, арих, согтууруулах, хундаа, тэгээ өөр гоор хэлбрээр ярих юм бол өөрхөө цусыг уух, хүнийг ингээд зовоох, зодох, тиймээ зөндөө олон донтолт байна. Чи энэ донтолтоогоо тэмцэх хэрэгтэй. Гэхдээ энэ миний асуудал биш л дээ. Хүн болгоо өөрийн донтолттой байх өөрийн гэсэн шалтгаангүй хүмүүс ч байгаа. Яг миний утгаар хэлэх юм бол би электрон тамхи татдаг байсан. Би арих уудаг байсан. Би ингээд гараа зүсдэг байсан гэж ярьсан шүү дээ. Сүүлдээ энэ маань донтолт болсон. Би гараа зүсгээрээ таашаал авдаг болчихсон байсан. Тэгээ би өөрөө хүчилж яад гаргасан. Электрон тамхины үед би одоо бүр цэвэр бол гарч чадаагүй. Олон жил яасан болохоор би цэвэр гарч чадаагүй. Амар хэцүү байдаг. Яг хөө энгийн тамхи шиг тэгж амар бөөлж энэ төр гарахгүй л дээ. Гэхдээ толгой амар өвдөн амьсгалж чадхаа байна. Би хаяадаа л нэг сурдаг болчихсон. Олдохороо л өөр татдаг найзтайгаа уулзахаараа л ядаг болсон. Тиймээс тийм уух арихнаас бол би хурдан гарсан. Угаасаа хурдан гарах ойлгомжтой. Тийм. Гэтэ бас ам хатаад идэг байхгүй хаяада. Тэргээ төвчих хэрэгтэй, ус уух хэрэгтэй. Би бол нэг ус энэ төр уудаггүй газтандаа ингээ уусдаг. Гэхдээ лимонтой тэмээ гоё ус. Тэгээ зүгийн балтай гоё ус. Уух чинь бас гоё штэ. Тийм ээ? Гоё штэ. Гоё ахгүй юу? Тэгээ тийм байна. Ийм юм л ярьлаа. Тий. Тэгээд hypersexuality гэж би сая ярьлаа штэ. Энэ яг ингээд өөртөө ингээд хүрхээрээ ингээд болж чаддгүй нэг тийм донтолт гэх юм уу бас адилхан. Би энэ донтолтыг анх яаж авсан бэ гэвэл намайг жоохон байхад 4-өөс 10 насны хооронд миний гэр бүлийн 3 дотны хүн гээд намайг амар sexual assault над хийдэг байсан байхгүй юу? Одоо амар хүрээд надаа анх ингээд порн бичлэг үзүүлж эхлээл ингээд амар болоод жоох хүүхэд тэрний талаар sexual ойлголт ямар ч юм байхгүй, бэлгийн ойлголт ямар ч юм байхгүй, энгийн зүйл гэж боддог байсан. Гэр бүлийнхэнтэй хийдэг энгийн зүйл гэж боддог байсан. Гэтэ энгийн зүйл байгаагүй. Би эннийхээ тухай ээжтэй хэлээгүй. Би одоо хүртэл айж явдаг. Ээж маань намайг ийм муухай хүн гэдгийг ингээ мэдчихвүдэ гэхээс би амар айж явдаг. Тиймээс би хэлээгүй. Би зөв цаг нь гарч ирэхээр хэлнэ гэж хүлээгээл байгаа. Би зөндөө хүлээж байгаа. Тий. Хэрвээ чамд чи хүчндүүлсэн чи ингээд сэтгцийн асуудалтай гэж өөрийгөө бодож байгаа эсвэл сэтгэл готролтой тэмцэж байгаа эсвэл чамд ингээд амар ингээд эвгүй мэдрэгж байгаа хүмүүс ингээд чамд амар муухай зүйлс хийж байгаа бол бусдаас тусламж хүсгээс хизээч битгий айгаарай. Тий. Хизээч битгий айгаарай. Энийг л хэлээ да. Туслах хүн тусламж нь гарч ирдэг юм. Тэгээд нөгөө үерхлийн асуудал дээр ч гэсэн зөв хүн хизээ нэгэн цагт гарч ирэн чамайг байгаагаар чи хайрлах хүн гарч ирнэ.
чи ингээд токсик харилцаанд байгаа чамайг ингээд партнер чи амар зодод та нар зөндөө хэрэлдээд чамайг буруу юм тэр хүн уруу татаад байгаа бол сал тий чи чамд тэрнээс гой зөндөө хүн олдсон штэ сал гэж хэлье. Чамд хайртай мөртлөө чамайг зодно гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Чамд хайртай мөртлөө чамд муухай юм зааж өгнө гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Чамд хайртай мөртлөө чамайг доромжлно гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Чамд хайртай мөртлөө чиний будаггүй царай чамайг мөнгөгүй байхад чи ингээ хайрлахгүй байна гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Чамд хайртай мөртлөө чиний биеийг л хүсээд байна гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Биш штэ, буруу штэ. Тийм. Баярлалаа. Болчихлоо. Тэ? Зүгээр л энэ тухай ярэ гэж би хүссэн юм. Тэгээ ярьлаа, баярлаа. Хайртай шүү. Хизээч хинээс тусламж хүсгээс битгий айгаарай. Өөрийгөө сэтгцийн өвчтэй гэж бодж ивэл сэтгцийн эмчтэр очоорой. Сэтгэл зүйн асуудалтай гэж бодж ивэл сэтгэл зүйн эмчтэр очоорой. Тэгээ чиний хайртай хүн чинь чамайг хайрлахгүй байвал хай. Тийм чам зөндөө гоё хүн олдно. Тэгэд муухай бодлыг хайж сураарай. Хүмүүсийн хэлж байгаа буруу худал өгнүүдийг бас хайж сураарай. Нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаарай. Тийм. Хайртай шүү. Битгий өөрийгөө алаарай. Битгий үхээ гэж бодоорой. Чамд зөндөө сайхан ирээдүй байгаа. Чамайг хайрлах хүмүүс зөндөө байгаа. Битгий бууж өгөөрэй. Битгий шантраарай. Хайртай шүү. Баяртай. Тийм. Баярлалаа.